тийм дэлгэрэнгүй болж ирсэн. Дэлгэрэнгүй. Тэгэхээр уралдаан тэмцээн, олимпиад янз бүрийн олон улсын чансаатай уралдаан тэмцээн дээр энэ reduction хийж болох газар нь reduction хийгээд даалгавар ороод ирдэг. Тийм учраас багш руугаа харъя. Ямар тохиолдолд бид нар reduction хийж болдгийг багш нь маш хурдтайгаар тайлбарлаад өгье. Бид нар ингэж ярьдаг. I think that гэж тийм үү? I think that энэ чинь орсоор юу гэхээр я думаю что. Орсолтой юм байна уу? Байхгүй юу? Түүч байхгүй юу? Бага юу? За, манай үеийнхэн мэднэ. Энэ я думаю что шүү дээ, тийм ээ? Тэгээ I think that you can fix this car. Ингээд ярьчих болдог тийм үү? Тэгвэл одоо ийм өгүүлбэр дээр бид нэр тусгадхуун гишүүн өгүүлбэрийн энэ that-ийг ингээд шууд хэрэглэхгүй хураагаа ичиж болно. Тэгээ юу гэж ярих нь? I think you can гэж шууд ярьчих болно. Гэхдээ дотроо юу гэж ойлгох вэ гэвэл энд нэг жижигхэн боёо гэдэг шиг энд юу байгаа вэ манайхаа? Жижигхэн that байгаа гэж дандаа бодож явж байгаа хэрэгтэй. Мөн if-тэй өгүүлбэрүүдийг бас хурааж болдог. If it is interesting. За энийг одоо бид нар гишүүдээр зурх юм бол яах вэ? Энэ нь өгүүлэгдэхүүн, энэ нь энтэйгээ нийлээд юу вэ? Өгүүлэх үү шүү дээ. Тэгээ хэрвээ сонирхолтой байх юм бол гэж орчуулна. Тийм үү? Тэгвэл хураахтай тулах юм бол өгүүлэгдэхүүн гишүүнийг бүрдүүлэхэд тусалж байгаа туслахтайг нь хамт хураад. Өөрөөр хэлбэл if it is interesting гэж ярьсан. Чигэл болно. Энэ хоёрыг яах нь вэ? Хураагаад if interesting. Ингээ ярьчих болно гэсэн үг байна шүү дээ. Ойлгов уу? Тэгэхээр энд нөгөө жижигхэн боёо гэдэг шиг юу байгаа юм? It is байгаа юм баггүй юу? Энийг л сайхан мэдрэх хэрэгтэй. Энэ if necessary хэрвээ шаардлагатай бол ингэж ярьсан. Чигэл болно. If it is necessary. Мөн үү? Аль нь л юу гэсэн үг юм? Хэрвээ шаардлагатай бол гэж. Мөн хугацаа заадаг өгүүлбэрүүд дээр бид нэр хураалт хийж болно. Мөн үү? Хураангуулж болно. Өөрөөр хэлбэл while гэдэг холбоос чинь хорвоос дээр хоёр үүрэгтэй мэндэлсэн. Эсрэгцэл илэрхийлээд байхад гэдэг утга гаргахаас гадна өнгөрсөн үргэлжилж байсан цагийг жирийн өнгөрсөн цагтай хоршуулад хэрэглэхэд бид нар энийг хугацаа зааж гэнэ гэж үздэг. Тэгээ тэгж явах зуураа ингэсэн, ингэж байх хоорондоо тэгсэн мөн үү? Ингэж байгаад ингэсэн гэд өнгөрсөн эхэлсэн дуусаагүй дундаа үргэлжилжсэн нэг үеийн дундуур бас нэг огцом агшин тийм үү? Нэг удаа тохиосон үйлийг илэрхийлдэг болчдөг. Тухайлбал while I was running in the garden. За би цэцэрлэг дотор гүйж агаад гэж юм тийм үү? Өнгөрсөн дүрлж байгаа цаг байгааз I found. Одоо энэ яаж юм? Жир өнгөрсөн цаг байгааз нэг бүгж ring гэд ийм өгүүлбэр байлаа. За тэгэхээр гишүүн өгүүлбэр гол өгүүлбэр дотор нь яаж юм? I гэсэн адилхан бий байх юм бол хураалт хийж болно. Хураахтай тул яах вэ? Өгүүлэгдэхүүнийг туслахтайг нь хамт ингэж хураа. While running in the garden I found a ring гэж ярьж болдог байх юм шүү. Мөн үү? Тэгээ энд нөгөө жижигхэн боёо гэдэг шиг юу байгаа вэ? I was байгаа юм баггүй юу? Энийг мэдрэх хэрэгтэй. Хураацсан reduction хийсэн байна гэд. Харин гол өгүүлбэр гишүүн өгүүлбэр дотор хоёр өөр өгүүлэгдэхүүн байх юм бол хураалт хийж болохгүй. Одоо намайг цэцэрлэг дотор гүгээд байж исэн чинь дорж тэнд дасгал хийгээд байж исэн. Хоёр өөр хүн байгаа үстэй. Тэгэнгүүт яаж үчих ёстой? While I was running in the garden, дорж was exercising гэхээр яах вэ? Энэ хураалтыг хийж болохгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр та нар энэ өнөөдрийн бидний үзэж байгаа тодтгол гишүүн дээр болохоор бас хураалт хийж болдог байх нь шүү дээ. За юу гэж ийсэн? Гудамжинд машин засж байгаа тэрийг эрттэй хүн болвол юу гэлээ? Манай засварын газрын шилдэг засварчин гэдэг өгүүлбэрийг бид нэр which холбоостой хийж болж байна тийм үү? Which is. Тэрийг юугаар сэлгэж болж байна? That is болж байгаас за өвшөө яаж болж байна вэ? Энэ хоёрын which-ийн чураагаад is-ийн чураагаад шууд fixing гэд ярьчих болж байна шүү дээ. Тэгээ та нар дотроо юу гэж бодох нь вэ? Энэ дотор нөгөө жижигхэн which is жижигхэн юу байгаа байх нь вэ? Юу байгаа байх нь вэ?
that is байгаа юм биш. Ингэж хураасан өгүүлбэрийг л маш сайн олох хэрэгтэй.